Шинэ өглөөний мэнд та бүхэндээ хүргье. Тэгээд өнөөдрийнхөө өг рүү орохоосоо өмнө бүгдээрээ эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь таньда баярлалаа. Хизээ өдөр бүр та өөрийнхөө үгийг бидэнд өгч өөрийн үгийн дагуу хөтлөлтөд талархаж байна. Хизээ өнөөдрийнхөө үгийн цагийг таны өмнө өргөж байна. Та өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж биднийг энэ өдрийн турш хөтлөн дагуулах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ Галат намын 5-ын 16-аас 21 дугаар ишлэлийг үзэх болно. Тэгээ би эндээс дуудаж өгье. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарл, бузар дачаал, садарлал, шүтэн шүтэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагаралдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргид цэнгэх зэрэг юм аа. Би урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үүдэгч нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэсэн байна. Амен. Тэгэхээр махан биеийн хүсэлтэд захирагдан амьдрахын зэрэгцээ сүнсэн дотор алхах гэж оролдох нь хоорондоо хязгаарч зохицохгүй гэдгийг Паул энд хэлж байна. Галат намын 5-ын 1-р ишлэлээр Паул бидэнд Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм а гэсэн байдаг. Ийм бат зогс дахин боослолын буулганд бүү оргодуун гэж Паул хэлсэн. Тэгэхээр Христ биднийг яг юунаас чөлөөлсөн бэ? Паул энд яг хэд хэдэн зүйлийг дурдсан байгаа. Галат намын 1-ийн 4-р ишлэлээр ёрын муу энэ үеэс биднийг гэтлэхийн тулд гэсэн. Өөрөөр хэлэх юм бол биднийг энэ дэлхийн муу бүхэнд үйлчлэхгүй байхыг хэлсэн байна. Паул махан биеийн хүслээ дагах болон сүнсэн дотроо алхах нь хоорондоо төсөлдөг зүйл юм а гэдгийг хэлсэн байна. 16 дугаар ишлэгийг харах юм бол харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн. Энэ нь Христ итгэлийн амьдралын хамгийн гайхамшигтай зарчим болох сүнсний тусламжтайгаар алхах тухай Паул хэлж байна. Тэгэхээр Христ итгэж бидний гол зарчим бол сүнсэн дотор алхах юм. Хэрвээ ингэж чадвал бид махан биеийн хүслийг гүйцэтгүүлэхгүй, махан биеийн хүслийг бид юу вэ гэдэг талаар 19 дугаар ишлэлээс цааш үргэлжлүүлэн харах үзэх болно. Тэгэхээр махан биеийн хүсэл гэдэг бол хүний бие махбодын хэрэгцээ, тачаал, хүслийг илэрхийлсэн ойлголт байдаг. Мөн ёс суртахууны бузар үйлдэлч бас байдаг байна. Бүсгүйчүүд заримдаа маш олон цүнх гуталтай мөртлөө ахин дахин шинээр авсаар байдаг. Өөрт нь байгаа хангалтгүй мэт санагдаж байгаа учраас тэрээр авсаар л байдаг. Энэ нь бол махан биеийн хүсэл юм. Эсвэргээр ирчүүж гисэн бас хоббиндоо ийм үйлдэлүүдийг бас гаргасаар байдаг. Биднийг үргэлж Бурхны үгнээс холдуулж байдаг маш олон бузар муу зүйлсүүд байдаг. Нийтлэх нь өнөөгийн нийгмийн буруу зүйл, утга учиргүй нарийн цэнгийн архиталт, тамхиталт, завхаарл гэх мэт ордог. Тэгэхээр мөн Бурхны үгийг уншихын оронд хит их сошиал дондох гэх мэт зүйлүүд ч гэсэн махан биеийн хүсэлд ордог. Би заримдаа хит их Facebook цагаа зарцуулж мөн хит их зурагт дэмий үзэж сувг эргүүлдэг баг. Энэ нь бас махан биеийн хүслүүд. Бид дэмий хоосон ийм зүйлд цагаа гаргаж байхаар Бурхны үгийг уншиж, залбирч, цаашлаад эзний үгийн дагуу амьдарч сүнсээр алах хэрэгтэй юм ахын дүүсэ. Хайрын цагаа гарцдан хитрхи удаан өөрийг чинь сүнслэг зүгэлээс холдуулж байгаа эдгээр зүйлүүдээс бид нэр хол байх хэрэгтэй. Энэ бол мэдээж буруу зүйл рүү биднийг хөтэлдэг мөн буруу зүйл болон хуурдаг. 17 дугаар ишлэлээр учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс бод махбодын эсрэг хүсдэг юм а. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийхгүй тулд махбод сүнс нэг нэгээ эсэргүүцдэг гэсэн. Энд махан бие сүнсний эсрэг, сүнс махан биеийн эсрэг ажилтдаг талаар Паул хэлж байна. Энэ хоёр хоорондоо эсрэг тесрэг зүйл. Тэгэхээр бид нэгүслэр аврагдаад шинэ мөн чанартай болсон болохоор хуучин энэ мөн чанарын хүсдэг тэр зүйлүүдийг одоо гүйцэлдүүлж болохгүй гэсэн үг хэлж байна. Сүнс махан биеийн хүслийн эсрэг, махан бие сүнсний эсрэг дайтаж байдгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн эзэнд итгээд шинэ мөн чанартай болдог. Иохан 3-ын 6 дээр махбодоос төрсөн махбод, сүнснээс төрсөн сүнс билээ гэсэн байдаг. Тэгэхээр махан биеийн энэ мөн чанарууд бидэнд байсаар л байдаг. Бид энэ насандаа энэ зүйлээс холдож ангижирч чадахгүй.
1-р Иохан 1:8 дээр бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алгаа гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр үнэн таны дотор байхгүй бол та худалж болж таарж байгаа шүү дээ. Христ итгэж бид шинэ хуучин гэх хоёр мөн чанар дотор амьдардаг. Энэ тухай Паул Ром хотынд бичсэн захидлынхаа сүүлийн бүлэг дээр дурдсан байдаг. Би танд дахин хэлье. Махан бие сүнсний эсрэг, сүнс махан биеийн эсрэг байнга тулдж байдаг юм аа. Тэгэхээр энэ хоёр хоорондоо харш нэгээ үргэлж эсэргүүцэд дайтаж байдаг. Ийм учраас бид хүссэн зүйлээ хийж чаддгүй гэж 17 дугаар эшлэлээр Паул хэлсэн байна. Бидний хуучин мөн чанар биднийг Бурханаас холдуулдаг. Хуучин мөн чанартай дийлдэж Бурханаас холдсон тэр хүмүүс мөн олон байдаг. Гэхдээ эзэн Бурханаа магтан алдаршуулж шинэ мөн чанар Христ итгэгч бидэнд байдаг учраас бид эзэн рүүгээ хизээ нэгэн цагт эргэдэг баг. За ингээд цааш нь 18-аас 20 дугаар эшлэлийг харъя. Хэрвээ та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махбодын үлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарл, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагаралдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй наргид цэнгэх зэрэг юм а гэсэн. Бид урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгч нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэсэн. Тэгэхээр махан бие юу хүсдэг талаар энд маш тодорхой хэлсэн байна. Завхаарл, бузар тачаал, садарлал, шүтэн шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагаралдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архиталт, утга учиргүй нарийн цэнгэн гэж хэлсэн. Эдгээр нь бүгд гим нүгэл. Тэгэхээр махан биеийн хүсэл биднийг нүгэл рүү хөтлж байдгаа гэсэн үг. Эдгээрийг үйлдэгч нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж эзэн хэлж байна. Хэрвээ бид Бурхны хаанчлыг өвлөхгүй бол хичнээн харамсалтай бай. Тиймд бид махан биеийн хүслээс хол байж сүнсний мөн чанарыг байнга өөрсдөө тээж амьдрах нь чухал байна. Бид Бурхны хаанчлыг өвлөхийн тулд хичээх хэрэгтэй юм аа хандвсэ. Хэрвээ хүн үнэхээр эзэнд итгэсэн бол өдөр бүр эзний үгийг уншиж, залбирч түүний үгийн дагуу амьдрдаг байна. Нэгсэндээ эзэнд итгэдэг хүн эдгээр гим нүглүүд болон махан биеийн хүслүүдээс үргэлж хол байж, үргэлж ялттай амьдрдаг. Тэгэхээр өнөөдөр бид Галаат намын 5:16-аас 21-р эшлэлээс Христ итгэгч бид бүгдэд маань шин болон хуучин хоёр төрх байдаг тухай Паул бидэнд сануулж хэлсэн. Хуучин төрх маань махан биеийн хүслийг даган амьдрах дуртай байдаг бол шин төрх маань Бурхны хүслийн дотор алхдаг. Бидний дотор байх энэ хоёр төрх хоорондоо харш учраас хизээч өөр хоорондоо зэрэгцэн орших боломжгүй гэдгийг бид ойлгож авлаа. Биднийг сул дорой байдалд ариун сүнс тус болж чадна. Бид өөрсдийн хүчээр ямарваа нэгэн хууль дагснараа махан биеийн хүслээ дагахгүй амьдрах боломжгүй. Зөвхөн ариун сүнсний хүчээр Бурхны өмнө гэм зэмгүй амьдрч чадна. Тэгэхээр бид махан бие буюу хуучин хүнээдээ захирагдан гэм нүглээ хийсээр байх уу? Эсвэл Христтэй хамт алхах уу гэдэг сонголт бидэнд үргэлж байсаар байгаа. Христ итгэж бид нар шинэ мөн чанараа илүү их өнгөлөн зүлгэж Бурхны хүслийн дагуу өөрийгөө сахилгажуулахад нь зөв мөн сайн тэмцэл юм. Үргэлж биднийг сайн замаар хөтөн дагуулдаг эзэн Бурхандаа талархан өнөөдрийн үгээ дуусган хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь, энэ цагт биднийнд танд алдар магтаал хүндэтгэлийг өргөж байна. Учир нь та бол бүтээгч, та бол агуурх. Бид таны өмнө ирж байна. Махан биеийн хүсэлтэд дийлдэхгүйгээр харин таны ариун сүнс дотор ялттай алхахад та туслаач гэж бид залбирч байна. Бид хуучин мөн чанараасаа салж таны шин мөн чанараа тантай хамт алхахад та туслаарай. Бидний амьдралын бүхий л өдрүүдийг та захираарай гэж бидний хайртай эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирч байна. Амен.